За бүгдээрээ сайн байцгаана. Бүгднээ сайхан орооны мэндийг хүргэе. За зорилготой хүрэх стратегиэс ээлжид бас сургалтаа хийхэд бэлэн болсон байна. Тэгээ өнөөдөр бол зорилго зогсдгүй гэсэн энэ гайхалтай сургалтаар бол сургалт явагдах гэж байна. Тэгээд за бүгдээрээ сайхан ороод ирье. Орж байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд хамтдаа бас энэ цаг хугацаа өнгөрөөх, энэ цаг хугацааг хамтдаа нэг гоё сэтэл авч, мотивац авч, урам зориг авч өнгөрөөх найзуудаа гоё мишн хийгээрэй, таг хийгээрэй гэж хэлье. За тэгээд тун удахгүй сургалтаа эхлээд явъя. За өнөөдөр бол энэ зорилго зогсдгүй гэсэн сэдвээр байна. Тэгэхээр энэ бол за зорилгоо хэрхэн яаж тодорхойлох вэ биш, зорилготой яаж хүрэхгүй биш. Ер нь бол зорилго зогсдох юм уу? Зорилго ер нь хаана зогсдгийг, зорилго зогсох ёстой мó үгүй юу? Хэрвээ зорилго зогсох юм бол хэрхэн яадгийг те. Энэ талаар бол гоё мэдээллүүдийг өгч за илүү гоё үнцэнтэй мэдээллүүдийг таванд өгөхөөр бол итгэж байна. За яг орж байгаа хүмүүс коммент бичээрэй. За сургалтаа эхлэе. За бүгд нь энэ сайхан орооны мэндийг хүргэе. За зорилготой хүрэх стратегиэс та бүхэнд мэдчилж байна. За өнөөдөр ээлжид хичээлээр болохоор за зорилго зогсдгүй гэсэн сэдвээр ярилцах болно. За тэгээд хамтдаа гоё урам зориг авах, мотивац авах, за хамтдаа энэхүү цаг хугацааг үр дүнтэй өнгөрөөх те илүү гоё хүчрхжих. За тэргээр хүмүүсээ гоё таг хийгээрэй, мишн хийгээрэй. За өнгөрсөн сургалтаар бид нэр өөртөө болсон гайхамшиг гээд гайхалтай сургалтаар бол үргэлжилсэн байгаа. За үнэхээр гоё халуухан болсон. За энэ удаа бас гоё болно гэж итгэлтэй байна. Тэгээд энэ удаа бид нар бол зорилго зогсдгүй гэсэн сэдвэр бол за зорилго гэдэг зүйлийг зорилгоо хэрхэн яаж тодорхойлох вэ? Зорилготой хэрхэн яаж хүрэхгүй гэдэг ийм зүйл ярихгүйгээр ер нь зорилго зогсдог юм уу? Зорилго ер нь хаана зогсдгийг. За зорилго нь зогсох ёстой юм уу тийм? Зорилго зогсвол ер нь яах юм? За гэх мэтчлэн бол сэдвүүдээр бол ярилцаар төлөвлөсөн байна. За тэгээд хамтдаа байгаа та бүхэнд бол маш их баярлалаа. За тэгээд юуны өмнө энэхүү одоо хичээлийг сургалтын уулзах боломжийг олгосон Эдүү гүрээвийн хамт олондоо туйлыг талархлаа гэж хэлье. За сүүлийн үед бол маркетингийн салбарт бол маш хүчтэй гарч ирж байгаа бол залуучууд байгаа. Тэгээд найзуудтай маш их амжилт хүсье. Хэрвээ танд за маркетингийн ямар нэгэн одоо зүйл хэрэг болох юм бол Эдүү гүрээвийн хамт олонтой бол холбогдорой. Таныг бол сошиал орчин дээр таны багаараа бүтээгдэхүүн үйлчлэгийг бол хамгийн бага зарлагаар хамгийн өгөөжтэйгээр бол олон нийтэд хүргэнэ гэдэгт итгэлтэй байна. За ингээд хэдүүлээ юу руу орё гэж бодож байна. Сургалт руу орё. Окей. За юуны өмнө болохоор өөрийгөө танилцуулъя. За би бол зорилготой хүрэх стратеги хөтөлбөрийн санаачлагч. За зорилго зохисдгүй бичдэг номын зохиогч. За хувь хүний дотоод түвшлийн зөвлөх. За ийм залуу байна. Очроо тэгээд. За энийг гимчи. Окей. За өнөөдөр зорилго зохисдгүй гэсэн сэдвээр та бүхэндээ уулзнаа. За нэг зорилготой хүрэх стратеги гэж бас юу вэ? Энэ талаар бас товчхон танилцуулъя гэж бодож байна. За тэгэхээр зорилготой хүрэх стратеги гэдэг бол нийтдээ 8 жилийн судалгаан дээр үндэслэж за Монгол хүний оюун ухаанд тулгуурлан бүтээгдсэн ийм гайхалтай хувийн хөгжлийн ялангуяа дотоод хөгжлийн цогц хөтөлбөр байгаа. За ингээд 2019 оноос эхлээд бол хэрэгжээд 2020 оноос эхлээд бол хэрэгжээд явж байгаа. 19 оноос эхлээд хэрэгжээд явж байгаа ийм зүйл төсөл байж байгаа. За өмнө жил бол бид хүн жил гармын хугацаанд бол за зорилго зогсдгүй гэдэг энэхүү том төслийг бол хэрэгжүүлсэн байж байгаа. За энэхүү төсөл хэрэгжээд нийтдээ төлбөртэй болон төлбөргүй хэмжээгээр маш олон хүмүүст бол сургалт маань хүрсэн. За мөн нөгөөдөөгөр хамгийн сүүлдээ 21 оны сая 1 сард бол зорилго зогсдгүй гэдэг бичдэг ном бодлоо гарсан. За энэхүү бичдэг ном бол одоо эхний одоо хэвлэл дуусгаж байгаа. За яг өөр өөртөө бичиж ажилладаг. За тийм гайхалтай ном байгаа. Тэгэхээр Ингээд дууссан байж байгаа. За мөн үргэлжлүүлээд 2021 оны 5 сараас ахуулаад энэ өөртөө болцсон гайхамшиг гээд үндэсний хэмжээнд энэ төсөл маань өөр
хоёр дахь төсөл хэрэгжиж эхэлж байгаа. За энэхүү төслийн гол зорилго бол аливаа хөгжлийн үндсэн үндс нь бол хувь хүний дотоод хөгжил байт юм аа. Бүх зүйлийн хөгжил нь бол дотроос эхэлт юм аа. Тэгэхээр бид нэр хөгжлийг хүн хөгжлийг хүсэж байгаа ч гэсэн хамгийн богино хугацаанд амжилтанд хүрэхийг хүсэж байвал за өөрийнх амьдралдаа илүү аз жаргалтай амьдрах хүсэж байвал бид хүмүүс хувь хүний хөгжил буюу яг өөртөө ажиллах хувь хүний за энэ бол хамгийн чухал юм аа гэдэг бол энэхүү төслөөр бол намжуулан олон нийтэд хүргэх дэлгэрүүлэх зорилготойгоор хэрэгжүүлж байгаа гэдэг дуулгая. За тэгээд замун дээрээс энэхүү төслийн хүрээнд бол яаж юм гэхээр зорилго ба сайн зуршил гэдэг нийтээ 25.8 сая төгрөгийн үнэтэй энэхүү тэтгэлэг хөтөлбөр бас зарлагдчихж байгаа. 5 сарын 31 хүртэл зарлагдж байгаа. Та хүмүүс манай пэйж утсаар мэдээлэл аваарай гэж бол та бүхэнд хэлье. За ингээд хэдүүлээ үндсэндээ бол юунд орё? Хичээлдээ ороод сургалтанд ороод явж бодож байна. За ингээ хамтаа сонсож байгаа хамтаа байгаа хүмүүстээ баярлалаа. Коммент хийж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Бүгд нь энэхүү өчийн мэндийг хүргье. За дуун зүгээр байгаа хтай дөрвс мөрсөн зүгээр байгаа тэтгэлтэй байна. За зорилго зохистой хөгжлөө. Тэгэхээр амьдрал үүдхэртэй биш. Би бол та үүдхэртэй гэж энэхүү сургалтаа бол эхэлнэ. Тэгэхээр яг тэгэхээр маш олон хүмүүс бол өдөр бүр нэгэн хэмжээ зүйлээ хийсээр байгаад амьдрал дэндүү үүдхэртэй байна гэж хэлдэг. Амьдрал дэндүү үүдхэртэй байна гэж ярьдаг. Гэвч хүн бүхэн л өдөр болгон нэгэн хэмжээ зүйлээ бол хийж амьдарч байгаа. Тэгэхээр яагаад гэж асууя. Яагаад зарим хүмүүс энэ амьдралд үүдэх завгүй ажиллаж хөдөлмөрлж амьдарч байхад зарим хүмүүс яагаад үүдээд байгаа юм бэ? Ихэнх хүмүүс үүдхийн битгий л үлснөө мэдрэхгүй амьдарч шít. Өдөржингөө тэр хөсмөрөөл зорилготой ажиллаж амьдарсаар байгаад ажилласаар байгаад нэг мэдгэд аюул хөлсцнөө мэдэрч шít. Юу тэр үүдэх халах, юу хүниглэх. Гэтэл яагаад хүмүүс амьдрал тийм зарим хүмүүс амьдрал үүдхэртэй байна гэж хэлж байгаа юм ба тийм. Тэгээ энэ бол яаж юм гэхээр тухайн хүмүүс өдөр тийм том зорилго биш өдөр бүрийн жижигхэн зорилготой байна гэж миний хувьд харж байгаа. Зорилго нь өдөр бүрийн. Тэгэхээр маргаашийн зорилго байхгүй, нөгөөдрийн зорилго байхгүй, өнөөдрийн амьдарч байгаа амьсгал энэ үнцэнтэй амьдралыг бол яаж юм гэхээр зөвхөн өдөр бүрийн тэр жижигхэн өнөөдөр дулаахан онох, өнөөдөр хоолтой хонох энэ зүйлд бол зориулж байна. Тийм учраас амьдрал бол яаж юм гэхээр үүдхэртэй гэж санагдаж байна гэж. Тэгэхээр би бол ингэж хэлбэр амьдрал үүдхэртэй биш та өөрөө үүдхэртэй амьдарч байгаа учраас амьдрал өөрөө үүдхэртэй тань санагдаж байгаа маа. Та өөрөө өөртөө болцохгүй, та өөртөө танилцаагүй, та хороо ертөнцтэй танилцаагүй учраас яаж юм гэхээр та энэ амьдралыг туулах тийм сэтгэлийн тэнхээ том зориг байхгүй учраас амьдрал үүдхэртэй биш та өөрөө үүдхэртэй байна. Та өөрөө үүдхэртэй. Тэгэхээр том зоригтой хүмүүс бол яаж гэхээр амьдралд юун өөдөх мэтийхэл үлснөө мэдрэхгүй тухайн өдөр хэн яаж цаг минут өнгөрч байгааг бол мэдэхгүй тэр тухайн зорилгын төлөө хүсэл тэмүүлэлээр дөрөв амьдарч ажиллаж амьдарч байгаа байхгүй. Тэгтэл зарим хүмүүс бол яаж гэхээр амьдрал өөдөхтэй байна гэд тухайн өөрөө үүдээд ингэж сууж байгаа. Тухайн хүний өнгөрүүлж байгаа хорон минут цаг хугацаа хүртэл яаж гэхээр одоо маш үн цэнгүй үнгүүдэж ингэж өнгөрч байгаа. Ийм зүйл байж. Эндээс бол юу харж байгаа гэхээр тухайн хүний зорилго нь өөрөө маш жижигхэн байна. Тухайн хүнийг уршин хөдлөх сэтэл бүр ямарч байхгүй байна. Сэтэл нь бүр унтарчихсан байна гэсэн. Тэгэхээр аливаа нэг зорилго бий болоход яаж гэхээр сэтэл гэж нэг зүйл байгаа л. Тэгэхээр тэр сэтэл гэдэг зүйл нөрөө бүр ямар ч тийм сэтэл байхгүй. За тийм учраас зорилго хүчтэй хөшүүрэг болж чадахгүй. Тэгэхээр илүү тухайн хүний нэг алхам урагшаа ихэд, за нэг хоёр алхам урагшаа ихэд тийм одоо маргаашийн гих зорилго байхгүй зөвхөн өнөөдөр л яаж юм гэхээр энэ амьдралыг туулж байна гэсэн. Тэгээ маргааш бол тухайн хүнд юу болох вэ хинч мэдгүй зөвхөн өнөөдөртөө л амьдарч байгаа ийм хүмүүс байна. Тэгэхээр бол ийм хүмүүсийг бол би юу гэж хэлэхээр амьдрал үүдхэртэй биш та үүдхэртэй байгаамаа гэж. Тэгээ би энийг дараагийн жишээн дээр нэг ийм зүйлийг ярих гэж байгаа. Тэгэхээр хүн болгон л өдөр болгон яг хийдэг зүйлээ хийгээд л явж байгаа. А гэхдээ энд нэг ялгаа байгаа. Тухайн ялгаа нь бол юу вэ гэхээр хүн өдөр болгон бүх хүмүүс өдөр болгон нэг зүйлийг ингээд давтаа хийж байгаа ч гэсэн ихэнх хүмүүсийн хувьд бол яаж гэхээр тухайн зүйлийг хийгээд хөгжүүлж байгаа, тухайн зүйлийг хийгээд өөрөө хөгжиж байгаа байхгүй. Өөрөө хөгжиж байгаа. Тухайн зүйлийг хийгээд тухайн зүйлээ өдөр болгон давтж байгаа юм шиг мөртлөө тухайн зүйлээ баг багаар хөгжүүлээд явж байгаа. Харин амьдрал үүдхэртэй байна гэж яриад буюу өөрөө үүдхэртэй амьдарч байгаа хүмүүс бол яаж гэхээр өдөр болгоны хийж байгаа үйлдэл нь хөгжихгүй, ямар ч хөгжих үйлдэл хийхгүй байна гэсэн. Энэ хоёроор бол тэнгэр газар шиг асар том юм ялгаа байж байгаа. Тэгэхээр энэ дээр би нэг таксины зураг тавьсан байж байгаа.
Тэгэхээр би бол өөрөө энэ таксинд бас явж ийсэн. Бас нэг цаг үед халтур хийдэг байсан. Тэгэхээр эндээс би нэг зүйлийг илүү гой тодорхой ярих хүсэж байгаа. Таксинд явдаг хүмүүс өдөр бүр нэг л зүйлээ хийдэг. Тэгээ би энэ маш олон салбарыг төлөөлүүлж ярьж байгаа шүү нэг. Өдөр болгон нэг зүйлээ л хийдэг. Гэхдээ өдөр болгоныхын өдрөө зөөж байгаа хүмүүс нь өөр, байршил нь өөр л байж байгаа. Гэтэ эдний цаалт бол яаж юм гэхээр энэ таксинд явж байгаа хүмүүсийн зүрхэнд нь, тархинд нь, ухамсарт нь амьдрал нь явж идэг. Маш том ингээд гой зоригтой ингээд хүмүүс байдаг. Бүр энэ амьдралыг бүр оронгоор нь эргүүлэх, бүр дараагийн шатанд гарах, тэр чигт нь өөрчлөх юм хүсэл тэмүүлтэй хүмүүс ингээд явж байгаа. Ийм гайхалтай. Тэгэхээр энэ хүмүүс нэг өдөр болгон нэг зүйлийг хийж байгаа юм шиг мөртлөө үүний цаана яаж юм гэхээр маш том одоо тэр зорилгыг тээж өдөр болгон тэр өөрөө хөгжиж, өдөр болгон өөрөө туршлагажиж, өдөр болгон олсон орлогоороо ахиулж, заримыг хадгалж, заримыг хэрэгцээндээ зориулаад ингээд явж байгаа. Тэгэхээр тэр үед яаж ихээр түрүүний ярьсан шиг өдөр болгон ингээд амьдрах, өдөр болгон зоригтой амьдрах гэдэг чинь бол асар тийм тэнгэр газар шиг зөрүүтэй юм зүйл байж байгаа. Маш том зөрүүтэй. Тэр зориг бол хизээч юм мохтгүй маа хүн бол яаж ихээр амьдралд өөрөө мохож эхэлдэг. Хүн цаад бишээлээ тулгаад ирэнгүүт хүмүүс өөрсдөө мохож эхэлдэг. За би чадахгүй юм байна. Боли. Энэ миний явах ёстой зам биш юм байна гэж. Гэвч үндсэндээ бол яаж ихээр тэр зориг нь мохоог багт хүн өөрөө мохож эхэлж байгаа байхгүй. Хүн өөрөө мохож эхэлж байгаа. Тэгээ амьдралд маш олон ингээд мохсон хүмүүс яаж ихээр сүүлдээ яг үүнтэй адилхан амьдрал өөдрөгтэй байна гэж ярьж эхэлдэг. Амьдрал өөдрөгтэй. Гэхдээ та амьдрал өөдрөгтэй биш, та өөрөө өөдрөгтэй амьдарч байгаа учраас амьдрал өөрөө танд өөдрөгтэй санагдаж байна. Та зоригтой, таны зориг мохсон биш, та өөрөө амьдрал мохсон учраас та өөрөө ухарч эхэлж байна. Та өөрөө өөдрөгтэй амьдарч эхэлж байгаа. Ийм зүйл гэж. Тэгэхээр дараагийн нэг зүйл маань зориг тогсох ёстой юу гэж. Тэгээ яагаад ингэж ярьж байгаа юм гэхээр зөндөө олон хүмүүс ярьдаг те манай энэ зориггүй энэ бүр ямар ч юм зориг байхгүй ийм хүн те энэ одоо ингэ зориг байхгүй зүгээр л ингэ хөвтөд байх юм зүгээр л ингэ суугаад байх юм ямар зориггүй ингэ амьдрах юм а гэж. Тэгэхээр би тэр хүн зогссон болоо тэр хүний зориг нь зогссон болоо гэж. Тэгээ энэ дээр бас мөн ингэ цагаан машин шар машины ингэ зураг тавьсан байж байгаа. Тэгээ такси гэдэг бол байнгын хөдлөөд ингэ явж яадаг юм зүйл. Тэгэхээр энэгээр би юуг төлөөлөж, юуг ярих гэж байна вэ гэхээр ийм зүйлийг ярих гэж. Одоо яг энэ зурган дээр бол энэ машин ингэ зогссон байж байгаа. Зогссон байж байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ машинд хүн суугаад асаах юм бол хөдлөх юм бол энэ өөр хөдлөөд явна. Нэг хөдөлгөөрөө бүр маш хүчтэй ингэж хөдлөө. Маш том мотор өөрөнд эргэлдэж идэг. Тэгэхээр хүн бол яг үүнтэй ингэ энэ зогсож байгаа машинд бол адилхан байж байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ машиныг хөдлөх юм бол маш том мотор эргүүлээд энэ хэдэн зуун бээрийг туулах юм хүчин чадалтай. Тэрийг бол тооц одоо хязгааргүй юм одоо хэдэн мянган километр явах нь боломжтой байхгүй. Яг хүн бол яг үүнтэй адилхан. Өнөөдөр бид энэ зогсчоод яг өөрийнхөө дотор байгаа тэр гайхамшигтай тэр зүйлийг эргүүлж чадах юм бол тэрийг хөдөлгөж чадах юм бол тэрийг асааж чадах юм бол төсөөслөөсөө хэдэн зуун мянган дахин зүйлийг бүтээх юм чадaltaй байдаг. Тэгээ энийг бол юугаар илэрхийлэх гэвэл энэ өөрөө гайхамшигтай тийм том зорилгоор илэрхийлдэг. Тэгээ хүмүүс том зорилготой бай, том одоо үгүй жижигэн зорилго биш том зорилгыг тавьж тэ том зорилгын ардаас яв гэдэг шалтгаан бол үндсэндээ л юм. Тэгээ энэ ганцхан харагдж байгаа машин биш өөр ямар ч техникүүд байж болно. Тэр бүх зүйл ингээ мотороор ингээ ажиллаад мотороор эргэж байгаа. Яг үүнтэй адилхан бол яжлаар та өөрийнхөө моторыг асаах юм бол төсөөснөөс хэдэн мянган одоо тийм хэмжээшгүй том хязгааргүй том амжилтанд хүрэх бүрэн дүрэн боломжтой байдаг юм аа. Боломжтой байдаг. Өөртөө моторыг асаагаад гэж. Тэгэхээр таны өөрийнхөө моторыг асаахгүй гэж явж байгаа тэгэхээр би ерөөдөө зогсон байдалд орсон байна, тий? Миний амьдрал ерөөдөө зогсон байдалд орсон байна гэж яриад. Тэгэхээр та өнөөдөр ингэ зогсон ч таны зорилго бол хийсэж зогсохгүй л байхгүй. Таны зорилго бол таныг тэр асаахыг хүлээгээд, тэр эргүүлэхийг хүлээгээд, хүч оруулахыг хүлээгээд, таацхыг хүлээгээд байж байгаа шүү дээ. Тэгэхээр яг одоо би юу ч хэлэх гэж байна гэхээр өөрийнхөө зорилгыг те асаа, хүч нэм, тэр хаацал тэгэх юм бол хязгааргүй те гой замаар явж, гайхамшигтай зүйлсийг те танилцж, өөрийн төсөөшгүй тэр зүйлсээ адал явдлуудыг туулж,
маш гайхалтай зүйлсийг бол бид хүмүүс хүрэх боломжтой гэж. Тэгэхээр тодорхой ингээд бид нэг зүйлийг барьж аваад тодорхой зорилго өөрийг зорилгоо хөгжүүлэхэд яаж юм гэхээр амьдрал өөрөө хөгжиж явд, хүн өөрөө хөгжөөд явд. А тодорхой ингээд зорилгогүй бол яаж гэхээр тухайн хүний амьдрал өөрөө зогсон байдалтай болж эхэлдэг. Зогсон байдалтай. Яахаа мэдгээ болж эхэлдэг. Одоо яах вэ? Юу болцсон бэ гэж. Ийм зүйл бол байж. Тэгэхээр бол яаж юм гэхээр тодорхой хэмжээний зорилгыг хөгжүүлэхгүй таны амьдрал ингээд зогсон байдалтай болно. Тэгэхээр зорилгоо илүү сайн хөгжүүлэх хэрэгтэй. Өөртөө илүү сайн найзлах хэрэгтэй. Аливаа нэг зорилгоо хайж байгаа гаднаас биш таны зорилго бол яаж жигэн зорилго бол тухайн хүний дотор нь байж байгаа. Өөрт нь байдаг. Тэгэхээр ихэнх хүмүүс бол яаж гэхээр гаднаас зорилгоо хайж эхэлдэг. Гаднаас бол бид нар ур чадваруудаа л өөрөө байгаа ур чадваруудыг бид нар хөгжүүлэх юм боломжтой гэж. Гэвч жинхэнэ зорилго бол яаж гэхээр таны дотор ингэ машины дотор мотор байдагтай адилхан бидний өөр дотор байж байгаа. Тийм гайхалтай хүчрэх зүйл. Тэгээд яагаад ийм чухал юм бэ гэхээр яагаад өнөөдөр зорилгыг ярьж байгаа юм бэ гэхээр зорилго гэдэг бол өөрөө маш юм чухал зүйл байж байгаа. Машиныг мотор хөдөлгөхтэй адилхан хүнийг бол зорилго хөдөлгөдөг. Яг том зорилго бол хол газар авчдаг. Жижигэн зорилго бол яаж юм гэхээр амьдралыг өөдөртэй гүнхтэй юм шиг санагддаг. Бүр зорилгогүй байх юм бол амьдрал гүнхтэй, өөдөртэй. Жижигэн зорилготой байх юм бол маш олон саад бэрхшээлүүдийг бол тэрийг даван гарах хэцүү болж байна. Энд бол зорилгын том жижиг ялгаа түүний төлөө явж байгаа шантшгүй байдал аюул чухал байдаг. Тэгэхээр энэ дээр ус, агаар, зорилго гэдэг энэ гурван зүйл байж байгаа. Энэ гурыг бол жишүүлээд ингэж үзье л да. Хүн голд нь байгаа агааргүй байна. Тэгээ агааргүй бол бид нэр хэдэн минут, хэдэн секунд байж чадах вэ? Тэгээ үндсэндээ бол бид нар нэг 30 секунд агааргүй болонгод хэцүүдч эхэлдэг. Тэгээ нэг минут гарамтаа болоо. Тэгээд 2 минут болох юм бол тэгээд энэ агааргүй болох юм бол тэгээд дуусаа. Амьсгалж чадахгүй шүү. Тэгэд амьдрал дуусчих жоохгүй. Тэгээ бүгдээрээ ингэж бид нар мэдэн шүү дээ. Агааргүй ямар хэцүү байдгийг тий. Ямар хэцүү байдаг. Чээж дөрөв амьсгалах ямар гайхамшигтай байдгийг бүгдээрээ мэднэ. Хажуулт нь ингээд ус байж гин. Усгүй бол бид нар амьдрал бид нар хит хонч чадах вэ? Усгүй бол хит хонч чадах вэ? 1 хоног, 2 хоног, за тэрээр 3 өсрээд 3 хоног тэрнээс цааш бол яаж гэвэл бас хэцүү болно. Үнэхээр хэцүү. Тэгээ яг үүнтэй адилхан хамгийн наадхан томор зориг гэж байна. Зориг гэдэг бол хүний амьдралыг ингэж усалж яадаг, хүнийг өөрийг цэнгэлж яадаг ийм гайхамшигтай зүйл. Бид нар зоригтой том зоригтой байж том бөгөөд тод зоригтой байж илүү хол явна. Тэгэхээр зориг гэдэг бол хүнд яаж гэхээр яг ус агаар шиг юм адил хэрэгтэй зүйл байхгүй. Хэрэгтэй юм зүйл байж та. Гэвч зарим хүмүүс яаж гэхээр зорилгоо ингэ тоохгүй ингэ яваад. Тэгж яагаад болно дөө. Тэгж яагаад болдсон дөө. Ялангуяа монголчуудад ийм багаасаа нэг зориг ямар чухал гэдгийг бид нар сонсохгүй өссөн, мэдрэхгүй өссөн. Ийм учраас яаж юм гэхээр зориг гэдэг бол ус шиг агаар шиг нэм чухал юм хэрэгтэй зүйл. Зориг байж бид нар илүү том урагшаа авах, зориг байж бид нар өөрсдөө сэтэлждэг, зориг байж бид нар өөрсдөө сэрдэг, зориг байж бид нар өөрсдөө ямар гайхамшигтай юм бэ мэдэрдэг. Ийм гайхамшигтай зүйл байна. Тэгэхээр зориг бол хизээж зогсохгүй. Та өөрөө зогсож болохгүй. Ийм одоо гайхалтай зүйл байна. Тэгэхээр өдөр ус шиг агаар шиг энэ хэрэгтэй зүйлээ өдөр болгон услах ёстой. Өдөр болгон энэ зориг дээр ажиллах ёстой. Тэг өдөр болгон гой зорилгоороо амьсгалах ёстой. Тэгжээж яаж гэхээр тэр 100000 цагийг зориулж яаж тэгжээж бид нар зорилгодоо хүрэн тэгжээж бид нар тэр төсөөлж байгаа хол байгаа тэр том байгаа зүйлдээ бол юм хүрэх боломжтой. Ийм зүйл байж. Тэгэд энэ слайдн дээр бол яаж гэхээр зориг хаан зогсдог вэ гэж. Тэгээ миний хэлэх гэж байгаа санаа бол яаж гэхээр зориг бол ерөөс зогсдгүй маа. Зориг бол зогсдгүй. Зориг бол тухайн хүний дотор нь бол үргэлж ингэж бэлэн байж идэг, асаатал байж идэг. Жохон оч хаяхад зориг өөрөө бүр томоор сэрдэг. Жохон оч хаяхад гашиг бадардаг, бадамлдаг зориг. Ийм гайхамшигтай зүйл. Харин хүн өөрөө зогсчдөг байхгүй. Бид нар өөрсдөө зогсчдөг. Тэр үр хийсэж тэгээд жоохон саад бишэл гаргууд зоо би нэг давж чадахгүй юм байна гэд тэгээд тэр сорилтыг хөв тавилангаа гэж андуурд. Энэ миний хөв тавилан би ингээл зовоол хэвээр би зөнгөө болон сорилтуудыг давхал хэвээр байна. За одоо боли гэд.
шантарч эхэлдэг. Гэвч тэрний цаана яаж ихээр зорилго нь зогсохгүй ингээд явж л байдаг. Тэрийг давчих юм бол улам илүү гой бадарч бадрах гээд байгаа шүү дээ. Гайхамшигтай. Бадамлах гээд байгаа. Улам илүү хүчтэйгээр оргилох гээд байгаа. Тэр зорилго бол хизээч хаан зогсохгүй. Харин хүн өөрөө л зогсож байдаг. Тэгээд амьдрал зогссон хүмүүс бол зөндөө байж. Амьдрал зогссон хүмүүс ихэнх хүмүүс яаж ихээр амьдрал өөдрөгтэй байна, амьдрал төвөгтэй байна, амьдрал зовлонтой байна гэж ярьдаг. Тэгээд би бол энэ хүмүүсийн ингэж харахтаа бол тэр хүмүүсийн зорилго нь биш тухайн хүн өөрөө зогссон байгаа учраас амьдрал гүнхтэй зовлонтой ингэ санагдаж байна гэж би нэг хардаг. За, орж иж байгаа бүх хүмүүстээ бүгдэнд сайхан орой мэндийг хүргэе. За, асуултууд байх юм бол бүдэргой асуултуудаа үлдээгээд яваарай. За, та бүхний сургалт дуусны дараа бол хэдүүлгой хариулна. За, өнөөдөр бол яаж юм гэхээр зорилгоо хэрхэн тодорхойлох те зорилгоо яаж олох биш. Ер нь зорилго зогсд юм уу? Зорилго ер нь хаана зогсдгийг. За, зорилго зогстой юм уу? Эсвэл хүн бид нар өөрсдөө зогсчтой юм уу те? Өөрсдөө бид тэр зорилгыг асааж чадахгүйгээр юм уу? Сэрэж чадахгүйгээр тэрийг ажилуулж чадахгүйгээр өөрсдөө зогссон учраас амьдрал ингээд өөдрөгтэй санагддаг юм уу? Бид нар зовлонтой хэцүү санагддаг юм уу гэдэг талаар бол ингээд ярьж байгаа. За, тэгээд та бүхэнд өөрт сонирхолтой гоё асуултууд байх юм бол коммент хэсэгт гоё үлдээгээрэй. За, тэгээд сургалт дуусны дараагаар бол хариулаад явах болно. За, сайн байцгаана уу? Бүгдний сайхан орой мэнд. За, гайхамшгуудаа гэсэн байна. За, гайхамшгуудаа бүгдний сайхан оройны мэндийг хүргэе. За, үр дүнгууд маань гараад ирсэн байгаа шүү бүр гэж байна. За, гайхалтай тий. За, сургалтад бол үргэлжлэж байгаа учраас өөртөө болцож байгаа хүмүүс бол үр дүн бол гараад ирсэн баг. Магадгүй хүмүүс сууж байсан хүмүүс үр дүн гарч байгаа. Эсвэл яг одоо өөртөө ажиллаж байгаа, зорилго дээр ажиллаж байгаа хүмүүс бол үр дүн бол гарч байгаа байх гэж итгэлтэй байна. За, бүгдний сайхан орой мэндийг хүргэе, энэ үчийн мэндийг хүргэе. Хамтдаа байгаа энэ хүү цаг хугацааг хамтдаа бүтээлч байгаа та нартай бол маш их баярлалаа гэж хэлье. За, өнөөдөр бол цаг бага учраас ерөнхийдөө бас нэг товчхон яриад за тэгээд бол яв гэж бодож байгаа. За, тэгээд энэ бол хамгийн ингээд чухал зүйл маань орж ирж байна. Чухал хэсэг маань орж ирж байна. За, тэгээд энэ дээр бол хэдүүлээ ярилцаад явъя. За. Тэгээд яагаад хүмүүс энэ зорилго гэдэг зүйлийг ингээд умартаад өөр зүйл рүү ингээд яваад байдаг юм бэ гэж. Тэгээ яагаад хүмүүс зорилго гэдэг зүйлийн зарим хүмүүс зорилгоо олж байгаа мэдж байгаа мөртлөө үүнийхөө төлөө алхам хийж чаддаггүй юм бэ гэж. Алхам гэсэн дундаас нь ингээд шантарчдсан юм бэ гэж. Тэгэхээр ихэнх хүмүүс бол өөрөө ямар зорилготойгоо бол өөрөө мэдчихэдэг. Зарим хүмүүс зорилгоо ингээд тодорхойлж чаддаггүй урт удаан хугацаанд явдаг. Тэгэхээр энд бол маш том ингээд ялгаа байж байгаа. Эхний зурганд ингээд хүсэл гэдэг зүйл байна. Хүсэл гэдэг нэг хүн компьютер ингээд ухаад ингээд хэвтэж байгаа. Ийм одоо зураг гэж. Тэгээ энэ дэр бол яаж ихээр маш том ялгаанууд танд харагдана гэсэн. Маш олон хүмүүс аливаа нэг зүйлийг хүсдэг. Би одоо ийм гоё тим амжилтанд хүрмээр байна. Би одоо тим яруу нарийнч болмоор байна. За, ингээд би тийм барилгын компаниг захирах болмоор байна. Би ийм компанитай болмоор байна. Би ийм бизнес хиймээр байна. Би энэ аялал жуулчлалын салбарт ингээд ажилламаар байна те. Би эсвэл хуваарь юм хэмээр би төрийн албанд ажилламаар байна. Энэ бол дуус шүү. Хүн болгон л өөр гэсэн юм зүйл ярьж идэг. Өөр гэсэн зүйл ярьж идэг. Энэ бол яаж юм гэхээр хүсэл. Маш олон хүмүүс зориг биш хүсэл дээр амьдардаг байхгүй юу? Хүсэл. Тэгээ хүсэл төдий зүйл гэдэг чинь хий хоосон ийм зүйл, мөрөөдөл шиг ийм зүйл байхгүй юу? Тэгээ би бол ийм зүйлийг хүсэж чинь, ингэж чинь тэгж чинь би одоо тэгж амьдрандаа, ангиж амьдран тэгэл нэг ийм хүсэл яваад байгаа гэсэн. Тэгээ хүсэл гэдэг зүйл чинь хүсээд байгаа мөртлөө тэр бол яаж тэр үйлдэл хийгддэггүй юм хоосон ийм зүйл байхгүй юу? Хоосон ийм зүйл. Зориг бол энэ шал ондоон зүйл байж байгаа. Зориг бол үйлдэл хийгддэг ийм одоо энэ процесс жижиг өдөр болгон жижигэн одоо үйлдэлүүд хийгддэг. За, тэр нь одоо үр дүн гаргадаг. За, тэр нь цаашаага явдаг. Тэгээ амьдралын олон тийм сорилтуудад тулгардаг, тэр бүхнийг давдаг ийм зүйл байж байгаа. Тэгээ зоригтой хүн хүсэлтэй хүнгээ хэлбэл хоёр ондоон ийм зүйл байж байгаа. Тэгээ хүмүүс яагаад ингэж маш олон зүйлийг хүсдэг мөртлөө ингэж зорилгын төлөө алхам хийж чадахгүй байна гэвэл ганцхан зүйл байж байгаа. Одоо нь чараар бичсэн байна. Сонголт.
Хүмүүс хүсдэг мөртлөө яг зорилготой тууштай байх, зорилготой хүрэх сонголтыг хийж чаддаггүй байхгүй. Сонголтыг хийдгүү. Сонголтыг хийж чадахгүйтэй биш, сонголтыг хийдгүү учраас хүсэл дээр ингэж тулгуурлаж амьдраад байгаа. Тэгэд амьдралд айгүй тийм олон саад бэрхшээлүүд тулгаад тэрийгэ давж чадахгүй, хаашаа нь явахаа мэдгүй, айгүй олон зам гараад ирсэн. Энд цай юм шиг, энийг чадчих юм шиг, түүнийг чадчих юм шиг айгүй олон тийм саад одоо замууд ингээ гараад ирсэн. Яг хаашаа нь явах, алийг сонгохоо мэдгүй болчихсон. Аргагүй шүү дээ, маш олон хүсэл дээр амьдраад байгаа юм чинь. Тэгээ тэр тун хүсэл тундраас ялгаж агаад яг өөрийнхөө хүслүүд дээр амьдарч агаад хүсэл тунтан зорилго нь явж явах гэж үүсэхгүй шүү дээ. Тэгээд яг өөрийнхөө зорилгыг бариад авах юм бол яаж юм гэхээр яг тэр зорилготой амьдрах тэр сонголтыг хийх хэрэгтэй. Тэгээд зорилготой амьдрах сонголтыг хийх хүмүүс бол шал өөр л дөө. Үйлдэл бүр дээр өөрөө хөгждөг, үйлдэл бүр нь өөрийг нь хөгжүүлдэг ийм одоо гайхамшигтай зүйл байж байна. Тэгэхээр энэ нэг ялгаа нь бол эрдүсэл юм гэж. Ихэнх хүмүүс амжилтанд хүрч байгаа хүмүүс бол юун дээр яаж ирэхлээр яг зорилгоодоо хүрэх тэр сонголтыг хийсэн. Харин амжилтанд хүрэхгүй ингээд яах вэ, болохгүй байна. За ямар ч байсан болгондоо гэдээ яваад байгаа хүмүүс айлж ирэхлээр тэр зорилготой хүрэх сонголтыг хийгээгүй зөвхөн хүсэл дээрээ л амьдарч байгаа гэсэн. Хүсэл дээрээ. За ийм бол ялгаатай байж. Ялгаа нь бол юм. Тэгэхээр би бол одоо юу гэж хэлэх гэж юм гэхээр хүсэл биш, яг тэр зорилготой хүрэх сонголтыг хий. Зорилготой хүрэх сонголтыг хий. Тэгээ сонголт хийгээд ирэнгүүт яаж юм гэхээр та зорилготой хэрхэн яаж хөө төлөвлөж эхэлнэ. За төлөвлөгөө гаргаж эхэлнэ. За төлөвлөгөөнийхөө дагуу ямар нэгэн үйлдэлүүд хийж эхэлнэ. Тэрс ямар сайн ч муу ч ямар ч гэсэн үр дүнд хүрнэ. Үр дүнгээс та буруу таг үр дүнд хүрэх юм бол тэндээс суралцсан эрэг үр дүнд хүрэх юм бол илүү гоё урамшаад ингэж явна. Тэгэхээр ямар ч байсан бол яаж гэхээр зорилготой хүрэх. Тэгээ яагаад сонголтыг хийх ёстой юм гэхээр доор нэг 3 зүйл байж. Тэгээ нэгд бол яаж гэхээр зорилго бол өөрөө эзнийг хөгжүүлдэг байхгүй. Тухайн эзний зорилго өөрөө хөгжүүлдэг. Эзэн зорилгоо хөгжүүлээ явдаг. Тэгээ энэ хоёр яаж гэхээр зорилго эзэн хоёр бол харилцан юм уруу хамааралтай, харилцан биенээс салшгүй юм зүйл байдаг. Тийм учраас яаж гэхээр зорилго чинь амьдралын жинхэнэ зорилго таны дотор байгаа шүү. Таны дотор байх. Зорилгоо битгий гаднаасаа тий. Зорилгоо өөрөөсөө хай. Өөрийнхөө дотроос хай гэж. Ийм одоо гайхалтай. Тийм учраас яаж гэхээр жинхэнэ зорилгоор амьдарч байгаа хүмүүсийн амьдрал нь өөрөө илүү утга учиртай. Өнөөдрийн энэ минут, энэ цаг хугацаа яаж гэхээр дэндүү үн цэнтэс байдаг. Өдөр бүрийн 1 минут, 1 секунд өөрөө үн цэнтэй, 1 минут, 1 секунд өөрөө илүү утга учиртай амьдарч чаддаг байхгүй юу? Та хүн хараарай заяа. Илүү гоё зорилготой ингээд яг зорилгоор амьдарч байгаа хүмүүс алхам тутаа инээмсэглээл явж байдаг. Алхам тутаа энийгээл баяр жаргалан инээ өгөөл явж байдаг. Хизээч амьдрал хэцүү нүүдэрхтэй байна. Ийм том саад болчлаа. Би энийг яаж тавах вэ? Хүү хэцүү юм бэ гэдэг ингээд өөдрөглөө гүнглээ сууддаг байхгүй. Яг л зорилготой хүмүүст үргэлж боломж гарч ирж байдаг. Зорилготой хүмүүс үргэлж боломжийг бий болгож байдаг. Зорилготой хүмүүс яаж гэхээр нэгэн том хүчтэй зорилго бол яаж гэхээр тухайн хүний хизээч хоош нь ухрах замгүй болгочдөг. Ухрах замын тэр чигт нь ачаа ичдэг байхгүй. Хоошоо гарна ямар ч том ухрах замгүй. Ямар ч зам байхгүй. Урагшаа явахаас өөр сонголт байхгүй. Харин урагшаа явж байгаа зам нь бүдэгч байж болно, тоодч байж болно. Зарим үедээ тодорн, зарим үедээ бүдгэрнэ. Гэтэл тэр өөрийнхөө жимиг олцсон учраас өөрийнхөө явах ёстой замыг олцсон учраас тэр зам бол яаж ирэхлээр тэр замаа хөгөөл явдаг. Тэр зам эцэст нь яаж ирэхлээр тэр өөрхөн хүрх гээд байгаа тэр оргилд хүргэнэ. Хүрх гээд байгаа тэр авах гээд байгаа тэр зүйлийг нь авахт нь хүргэнэ. Ийм одоо гайхамшигтай байдаг. Тэгэхээр зорилго гэдэг бол яаж ирэхлээр ийм одоо гайхалтай. Ялангуяа жинхэнэ зорилго гэдэг бол үнэхээр хүчтэй, асар тийм хүчтэй зүйл байж байгаа. Ийм одоо гайхамшигтай зүйл байдаг. Тэгэхээр яаж ирэхлээр дахиад хэлчихье те хүсэл биш зорилгоо сонго. Энэ сонголтыг хий. Сонголтыг хий. Тэгэх юм бол та өнөөдрийн танд тулгарч байгаа саад бэрхшээлүүд чинь саад бэрхшээл биш болж эхэлнэ. Зовлон чинь зовлон биш болж эхэлнэ. Өөдрөх хүн чинь гүнийг биш болж эхэлнэ. Эргүүлээд баяр баясгал болж эхэлнэ. Боломж болж эхэлнэ. Илүү та хүчрэгжиж эхэлнэ. Ирж хүчтэй болж эхэлнэ. Өглөө сэрдэг цаг чинь 7 цагт байсан бол 6 цагт болж эхэлнэ. Алхаа гიშгэ чинь минут та 20 алхахтай байсан бол та минутанд 50 алхаж эхэлнэ. Ийм гайхамшигтай зүйл. Минутанд та 20 сөрөг бодлоод байсан бол эсрэг 100 эрэг бодлоод хүмүүсэхгүй. Ийм гайхамшигтай амьдралын өөрчлөлтийг бий болгодог зүйл бол зорилго.
Тэгэхээр хүн болгон нөө хүсэл байгаад байгаа шүү дээ. Хүсэл байгаад байгаа. Хүслэл зориг болох сонголтыг хий гэж байна. Сонголтыг. Харин та хүслээ зориг болох сонголтыг хийж чадахгүй байх юм бол насан туршдаа ямар ч нэг иймэрхүү замаар явсаар байгаа л эргүүлээд насны эцэст маш том харамслыг бий болгоно. Та насан туршдаа нэг удаа санаа алдах биш, маш олон удаа санаа алдна. Яагаад гэх юм бол та 20 настайд сонголт хийчихгүй яв да, 25 таад сонголт хийчихгүй яв да, 30 наснаа би сонголт хийчихгүй яв да гэж. Ядаж бидгүүл зорилгын талд хүрээд 10 удаа гүнзгий амьсгаа санаа алдваас бол 5 ингээд амьсгалаад энэ хуруугаас явна гэсэн. Тэгэхээр зорилго гэдэг бол яаж вэ? Ийм да гайхамшигтай зүйл байдгаа гэж. За мархан гоё ямар хөө байна? За коммент бичээрэй. За сэтгэлдээ бичээрэй. Та зорилготой хүрэх сонголтоо хийсэн үү? Сонголтоо хийсэн бол окей, yes гэж зүрх явуулаарай тий. Яг одоо сонголтоо хийгээгүй байх юм бол зорилготой хүрэх сонголтыг хийгээрэй. Тэгээ энэ бол тухайн хүнээс бол маш их одоо зүйлийг шаардна. Нэгэн та зорилготой хүрэх сонголтыг хийсэн бол тэр замаар явхаас өөр аргагүй. Гэхдээ таны зам бол түрүүн хэлсэнтэй адилхан бүдэг зам байна, тод зам байна. Тэгээ бүдэг замд бол маш олон саад бэрхшээлүүд ирнэ. Харин тэр бэрхшээлүүд ирэх тэр үед бол яаж юм гэхээр маш олон хүмүүс зорилготой сонголтноос буцаад хүсэл дээр ирчдэг. Шантарч эхэлдэг. Харин тэр замыг л туулаад гарах хэрэгтэй. Тэр замыг туулж яаж юм гэхээр хүмүүс амжилтанд хүрдэг. Тэр замыг туулах хугацаанд яаж гэхээр хүмүүс 10,000, 20,000 цагийг зориулдаг. Тэр зорилготой хүрэх. Тэр 10,000, 20,000 цагийг зориулж чадахгүй байгаа хүмүүс яаж гэхээр зөвхөн хүсэл дээрээ л амьдарч идэг. Би тийх юмсан, ингэх юмсан гэл тийм компанида болох юмсан, тийм гой суглаанд хожих юмсан гэд ингээл бол амьдарч байгаа. Тэгээ би та нарыг бол бити тэгж амьдраасаа гэж хүсэж байна. Яг бол насны эцэст харамсан. Насны эцэст харамсахгүй тулд өнөөдөр зорилготой хүрэх тэр сонголтыг хий. Чадахгүй бол 6 сарын 3-нд эхлэх, зорилгоо олж чадахгүй бол 6 сарын 3-нд эхлэх, зорилго ба сайн зуршилгаас тэр гой сургалтанд ороод ирээрэй. Тэн дээр гой зорилгоо тодорхойлоод олоод аваарай. Зорилготой хүрэх системийг бүтээгээд аваарай. Тэгээ тэр зорилготой хүрэхэд гой дадлыг бий болгоорой. Ийм гой зүйлд бол үрж байна. За ингээд цааш нүрслүүлээ явъя бүгдээ. Тэгээ зорилгогүй бол өнөөдөр би хэн болох юм бэ гэж. Би хэн болох юм? Би гэдэг чинь та гэсэн. Би бол өнөөдөр болохдоо хэрвээ би зорилгогүй байх юм бол ямар ч хүсэл тэмүүлэлгүй болно. Ямар ч хүсэл тэмүүлэлгүй. Өөрөөр хэлэх юм бол амьдрах тэм хүсэл тэмүүлэлгүй, итгэвтэй амьдрахын хүсэл тэмүүлэлгүй, аливаа нэгэн зүйл тэмүүлэх хүсэл тэмүүлэлгүй. Би өнөөдөр энэ суухгүй, ингээд лайв үзээд бас байж яахгүй те. Ямар нэгэн хүсэл тэмүүлэлгүй ингээд телевиз удирдлага бариад ингээд эсвэл тоглоом тоглоод юм сууж яана л гэсэн. Тэгээ тэрэндээ өөрөө донтож эхлэх юмсүү. Ямар хүмүүс ингэж тоглоом донтоод идэв юм бэлээ. Ямар нэгэн зүйлд хүрэх хүсэл тэмүүлэлгүй хүмүүс л яаж ирлээ. Тухайн зүйлд донтож эхэлдэг. Хүн бүхэл тоглоом тоглодог. Гэхдээ хүн бүхэн тоглоомноос илүү зорилготой, тоглоомноос том зорилготой учраас тухайн үедээ кап аваад ч юм уу тэгээд хэсэг хугацаанд тоглож байгааг болчдөг. Өдөр болгон ингэ тоглоод өөрөөтөө кап авч чаддаг. Яг тэгвэл тэрнээс нь илүү том зорилго байгаа учраас. Тэрнээс нь илүү хийх чухал зүйл байгаа учраас. Тэгээ замдаа зорилготой хүрэх замдаа ижиглэх түргэн зур сатаараа тэгээ цааш явж байгаа гэсэн. За дараагийн нь сөрөг бодол аюу ихтэй болчдөг. Зорилгогүй хүн бол маш олон сөрөг бодолтой болчдөг. Тэгээ сөрөг тарих өөрөө яаж ажилтдаг вэ гэхээр муу зүйлд аюу хурдан дасдаг байхгүй. Муу зүйл. За тэнгууд ажиглахаар нэг муу бодол бодонгууд араас нь тухайн бодлуудыг урсгаж эхэлдэг. За ийм зүйл байж. Тэгээ зорилготой хүмүүс би түрүүн хэлсэн маш олон боломжуудыг бол олж харж яадаг. Алхам тутамдаа боломжуудыг олж харж яадаг. Хүн өөрөө боломжийг ихээ бүтээх хэрэгтэй байдаг байхгүй. Тэгээд одоо ялангуяа гараанаас эхэлж байгаа яг ингээд жин бизнес эхлэх гэж байгаа юм. Яг өөрөө шинэ зүйлүүд ингээд эхлэх гэж байгаа юм хүмүүс бол эхлээд маш олон хүмүүс юу гэж боддог вэ гэхээр надад боломж байхгүй байна гэж суугаад байдаг. Боломж байхгүй байна. Надад боломж гэдэг зүйл маань өөрөө их юм тэр эхлэлтийн хөрөнгө байхгүй байна. Өөрөөр хэлэх юм бол өөрөө юу гэдэг те эхлэх таатай опс байхгүй байна. Өөр юу гэдэг те хангалттай хэмжээний одоо юу гэдэг мэдлэг ур чадварч юм ингээд маш олон зүйлийг бол тоочж эхэлдэг. Тэгээд нас ч гэх юм те. Гэвч энэ бол ерөөсөө асуудал болов биш үү?
Хамгийн гол нь та хөргөтөөдөө эхлэх гээд байгаа зүйл маш том хөргөтөө бочоод тэр зүйл бизнес эхлэх шаардлагагүй байхгүй. А зүгээр л бид нар амьдралаа илүү их боломжийг бий болгохын тулд эхлээд та хүн өөрөө боломжийг бий болгох хэрэгтэй. Ямар нэгэн одоо байдлаар. Тэгээ хүн бол аливаа нэг зүйлийг ингээд хайхад бол гацгаалах нь бол үргэлж бий болж байгаа энэ зүйл байдаг. Үргэлж бий болж байгаа. За тэгэхээр зорилго би өөрөө ингээд зорилгогүй болчих юм бол яаж юм гэхээр би өөрөө ямар ч тийм боломжийг олж харах тийм одоо нүдгүй болно гэсэн. Боломжийг олж харах тийм сэтгэлгээгүй болж эхэлж байна. Тэгээ үүнээс улбаалаад яаж гэхээр маш тийм готрон үзэлтэй болчих. За надад ч боломж олохгүй байна дөө. Амьдрал надад ямар боломж олох штэ. Аздаа одоо хиймэртэй хүмүүст боломж олддог юм дөө гэж. Тэгэхээр тухайн хүн өөр ээжлэр готрон үзэлтэй байжгаас сөрөг бодолтой учраас яаж гэхээр аздаа одоо хиймэргүй байгаа тоххой. Дандаа азгүй удгүй зүйлсүүд тэр хүний өөрөө бодлоор ингэ дуудаж чинь гэсэн. Тэгээ ямар ч тэр өсөлтийн сэтгэлгээгүй болчдөг. Өсөлтийн сэтгэлгээгүй буюу нэгin хэвийн хөвшмөл сэтгэлгээнд амьдраад эхэлчихдэг. Тэгээ тухайн үед хөвшмөл сэтгэлгээнд амьдраад эхлэхээр бол хүний амьдрал их зовлонтой болж эхэлдэг л тийм. Бүх зүйл нэгin хэвийн ингээд айгүй тийм өөдрөгтэй өөрөө болж эхэлдэг. Өөдрөгтэй юм шиг санагдаж эхэлдэг. За тэгээд маш их хэмдэн маш их стресст нь тэгээд гэр орноосоо гарах янз бүрийн зүйл хийх сайн сайхан зүйлсүүдийг харах юм бол энэ худлаатаа гэсэн тийм сэтгэлгээний хөвшинжтэй болчдөг. Тэгээд ямар ч ирээдүйдээ итгэх тийм итгэлгүй болж эхэлдэг. Би бол тийм болно гэж бодож байна. Ямар ч ирээдүйдээ итгэх итгэлгүй зөвхөн өнөөдөртөө за өнөөдрийг гиз цатглан өнөөдөр ингээд амар тайван хончол ингээд болоод байгаа тийм. Маргааш одоо ирээдүйдээ төлөө ямар үйлдэл хийх үү гэдэг нь бол ямар ч тийм одоо тодорхой төлөвлөгөөгүй. Ямар ч гэсэн маргааш өглөө нэг босон доо тийм. Тэгээд болж ивэл ингээд ахин унтандаа тийм. Ийм л одоо зүгээр юм болно. Зориггүй байх юм. Яг ийм амьдралаар л амьдарч эхэлнэ. Тэгэд мэдээж ийм амьдралаар амьдарч байгаа учраас яаж юм гэхээр илүү гэгээлэг биш, илүү нөгөө муу тал руу бид тухайн хүн өөрөө явж эхэлнэ гэсэн. Тэгэд ирээдүйд хүн бол одоодаа ингэж илүү гоё ад жаргалтай амьдраад ирээдүгөө бүтээх хэрэгтэй. А гэвч зориггүй хүмүүс бол яаж юм гэхээр өнгөрсөн цаг хугацаанд амьдарч эхэлдэг. Ямар ч ирээдүгөө өнгөрсөн цаг хугацаанд амьдрах гэдэг маань өнгөрсөндөө харамсч эхэлдэг. Тэр намайг тэгсэн, тэр боломжийг алдсан, тэ өөр юу гэдэг өнгөрсөн тосомжоос хамгийн муу мухагаа түгээд ингэж ярьж эхэлдэг. Энэ дэндүү одоо харамсалтай тэ ийм одоо амьдралаар амьдрнаа л гэсэн. Тэгээ мэдээж болж чадахгүй амьдралаар тэ бусдыг одоо буруутгасан одоо зүйл рүү явна. Тэгэд хормын тэр нөгөө баяр баясгалан гэж байхаа болчдөг. За том зорилготой хүмүүс яаж гэхээр тухайн одоо зүйл нь бүтлгүүцсэн ч гэсэн тий тухайн зүйлээс нэг юм олж харж яадаг байхгүй. Тэгээд тухайн зүйлд өөр хүн баясч яадаг. Яг тэгэхээр тэр том зорилготой хүмүүс бол ямар нэгэн гайхамшигтай тийм ийж дээр бол баясаад л байдаг. Тухайн зүйл алдсан ч гэсэн хамаагүй, үйлдэл нь бүтлгүүцсэн ч гэсэн хамаагүй баясч яадаг байхгүй. Яг тэгвэл дахиад тэр хийж болохгүй тэр зүйлийг хийж мэдсэн учраас. Мэдээж хамгийн сүүлд нь яаж гэхээр тэр амьдралын итгэхгүй алсын араагүй болж байгаа. Тэгээ зориггүй хүн бол яаж гэхээр би хэн болох вэ гэвэл би зориггүй болох юм бид амьдралд өөдрөгтэй нэгэн болно л гэсэн. Хөв зээийнхээ боолн болох юм байна гэж. Хүн өөрөө хөв зээийнхээ боолж хөв зээгээ бүтээдэг. Амьдралыг бүтээдэг. Тэгээд би хэрвээ би зориггүй болчих юм бол би амьдрал өөдрөгтэй биш би өөрөө өөдрөгтэй. Би өөрөө нэг хөв зээийнхээ боолн болсон, боолчлогдсон тийм л одоо амтан болох юм байна гэж би харж байгаа. Тэгэхээр зориг гэдэг бол асар юм хүчтэй зүйл. Тэгээ мэдээж хүн бол яаж гэхээр тодорхой хэмжээний дэлхийд 95% нь бол тодорхой хэмжээний ингээд зоригтой байгаагаар амьдарч байгаа. Гэтэ бүр нөгөө том зоригтой хүрэх тэр одоо сонголтыг бол хийгээгүй байгаа. Яг тэр амьдралынхаа бүр том сонголтыг хийсэн хүмүүс бол 5% байгаа гэхээр нийт. Тэгэхээр тэр 5% бол дэндүү гайхамшигтай амьдарч байгаа. Дэндүү гайхалтайгаар амьдарч байгаа. Тэгээ эндээс бол юу гэж хэлэх гэж байна гэхээр яг зоригтой хүрэх юм сонголт хүсэл биш сонголтыг сонгох хэрэгтэй. Тэгээ тэр зоригтой хүрэхдээ цаг хугацааг зарцуулах хэрэгтэй. Өдөр болгон цаг хугацааг зарцуул. Тэгжээж бид тэр зоригтой хүрнэ. Түүнээс би зүгээр азант найддаг тийм зүйл хизээш байхгүй. Азант найдаж зоригтой хүрнэ гэдэг зүйл хизээш байхгүй. Өдөрт ганц 1 минутыг зориулаад тэ зоригтой хүрнэ гэж хизээш байхгүй. Өдөрт 1 цагийг зориул, 2 цагийг зориул, өдөрт 3 цагийг зорилгын төлөө зориул.
Үнэхээр амьдралаа өөрөөр хуулийн зорилгыг авч авсан бол зорилгоор дамжуулт өөрийгөө бүтээх, амьдралаа бүтээхийг хүсэж байгаа бол өөрөө тэр санхүүгийн хэрэгжүүлэн болоод өгөхийг хүсэж байгаа бол яг зорилгын хөдлөө хичээх хэрэгтэй. Өдөр болгон цаг хугацааг зориулах хэрэгтэй. Ийм зүйл. Тэгэхгүй бол бид нар хөв зайныхаа боол болно. Ямар ч завгүй амьдрна. Завгүй амьдрсаар гад энэ нас чинь дуусна. Энэ амьдрал чинь дуусна. Тэгээ түүнийг бол гоё зорилгоо болоод авсан, зорилгоо биелүүлээд явж байгаа хүмүүс маш гоё завтай, чөлөөтэй, мөнгөтэй ингэж амьдардаг. Энэ хоёрын бол асар тэнгэр газар шиг ялгаа байгаа. Тэгэхээр дэлхий та хүсэл биш те зорилготой өгөх сонголтыг хий. Харин замаасаа бити буцаарай. Тэгээ зорилготой өгөх сонголтыг ингэж явж явах хугацаанд бол маш олон зүйл таарамдвал хийсэн тийм. Тэгвэл зорилгогүй байх юм бол би хэн болох юм бэ гэж сая ярьчлаа тийм үү? Би хэн бэ? Тэгвэл зорилгогүй бол бид хэн болох юм бэ гэж. Бид хэн болох юм бэ? За бид хэн болох юм бол та бүхний санаа оноо юу вэ? За хамт байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа. За ингээд гоё коммент өчөө бүх хүмүүстээ маш их баярлалаа. За ингээд үргэлжлүүлээд явъя. Тэгээ бид хэн болох юм бэ гэж. Тэгээ хүн бол яаж юм гэхээр энэ амьдралд бол өөрийгөө бүтээдэг. Энэ өнөөдрийг бүтээдэг, амьдралаа бүтээдэг, ирээдүгөө бүтээдэг. Ийм бүтээх шин чанартай юм байхгүй. Тэгэхээр бол яаж юм гэхээр бид нар ингээд нийт массаараа ингээд нийгэм өөрөө ингээд нийгэмд амьдарч байгаа хүмүүс энэ нийгмийг бүтээж байгаа хүмүүс зориггүй болчих юм бол яах юм? Хүсэл төдий зүйл дээр маш олон жил, удаан жил амьдрал юу болох юм бэ гэж. Энэ бол яг миний өнцөг шүү. Тэгээд хүн болгоны харж байгаа зүйл өөр байх. Хүн бол өөрийгөө бүтээж чадхаа болно. Өөрийгөө бүтээхэ болно. Ирээдүгөө бүтээх болно. Энэ амьдралыг илүү өнгөлгөөр бүтээхэ болж эхэлнэ. Хүн өөрийгөө танихаа болж эхэлнэ. Өөрийгөө танихаа болж эхэлнэ. Тэрний дараагаар яаж гэхээр бид нар өнөөдөр зориггүй байх юм бол хүн хүнээ танихаа болж эхэлнэ. Өөрөөр хэлэх юм бол хүн өөрөө араатын шин чанар нь улам ороод тодорч гарч ирлээ гэсэн үг. Энэ хүний араатын шин чанар шүү дээ арж байгаа том зүйл чинь тэр том гой хүсэл зориг байгаа байхгүй. Хүсэл мэдээж байгаа. Хүслээ чинь улбаалаад яшин тэр том зориг бий болж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар зориггүй болчих юм байл гэхэлэр хүн хүнээ таньж эхлэх болох юм байна. Тэгээд энээс улбаалаад ирэхлээр дараагийн зүйлний хувьд яаж гэхэлэр нийгмийн хөгжлөөрөө удаашрч эхэлнэ. Бид нар зориггүй байх юм бол нийгэм зориггүй байх юм бол тэгээ нийгмийн хөгжил удаашрч эхлэхээр нийгэм өөрөө тэр одоо гой бүтээгээд тэр байгаа тэр гой соёл биш эсвэргээрээ нийгэм өөрөө зэрлэгшиж эхэлнэ шүү дээ. Тэгээ түүний дараа бол яаж гэхэлэр нөгөө туурах тусаар Монгол улсын хувь заяа ирээдүй яригдана. Тэгээ түүний дараагаар бол яаж гэхэлэр за бид нар бол яаж гэхэлэр ингээд хүсэл зорилгоо сонгох биш те сонголт зорилгоо ингээд тууштай явах биш хүсэл төдий зүйл дээр ингээд амьдраад байх юм бол яаж гэхэлэр бидний ирээдүй бидний хүүхдүүдэд юу тохиолдох вэ гэж. Тэгээ энэ бол яаж гэхэлэр маш том бодвоштой зүйл байна. Тэгээд ялангуяа бидний үеийн ингээд би нэг зүйлийг анзаардаг. Намайг ингээд хүүхд тахт юу гэсэн миний одоо намайг хэрхэн яаж бүтээжсэн бэ гэхээр ерөн бидний үеийн хүүхдүүд бол хичээлээ хийл гэдэг гэсэн. Хичээлээ хий онц сур гэдэг гэсэн. Даалгавар орой юм даалгавраа хий гэж үргэлдэг гэсэн. Даалгавраа хийжүүл би гоё амьдрах гэдэг байна. Хичээлээ хийжүүл би гоё амьдрах гэдэг байна. Ер нь бол яг тийм хүмүүжлэр хүмүүжсэн байхгүй. Энэ бол яаж ихээр одоо энэ бол би бага ангийн хүүхдүүдийг ярьж шүү. Бага ангийн хүүхдүүд нь даалгаврыг ярьж байгаа. Бага ангийн хүүхдүүдэд ингээд хичээлээ хий даалгавраа хийгээд нүдэд байх нь өөрөө маш хүнд тусдаг. Маш залхуутай, маш төвөгтэй санагддаг. Тийм учраас яаж гэхээр тэр хүүхдүүдийн зүрхэнд тархинд нь ухамсарт нь зориг гэдэг зүйлээс маш удаан ингээд суугдаг. Бүр хожим суугдаж эхэлдэг байхгүй. Бүр 10 яг төлөвшөөд ингээд яг амьдрал дээр гараад ирэхэд нь өө би зоригтой байх хэрэгтэй мэй гэж тэрийг сэрж штэ өнөөдөр хүүхдүүд.
Одооны хүүхдүүд харин хайцсангуу одоо генерээс үеийн хүүхдүүд арай гайгүй болцсон. Тэр зүр ухаалт болцсон. Ялангуяа 90-ад оны хүүхдүүд бүр хэцүү тийм. Бүр яг амьдрал дээр гарч ирэх юм вау зоригтой байх хэрэгтэй юм байна. Уулын чи бүр зорилгоо олоод ингээд төлөвшөөд бүр яг зорилгын төлөө алхам хийгээд үйлчлэгээ явж явах хэрэгтэй цаг хугацаа байхгүй. Тэгэхээр одоогийн Монголын нийгэмд ялан дийлх масс нь бол яаж ихээр би бага ангийн хүүхдүүдийг ярьж байгаа шүү. Орой ангууд нь хичээлийг хий даалгавраа хийгээд нүдэд байгаа байхгүй. Тэгээ тэр нь бол аюу хүн санагдаж эхэлж байгаа юм. Бага ангийн хүүхд. Уул бид чинь тоглолтын насн дээр явж байгаа шүү. Тоглолтын насн дээр явж байгаа байхгүй. Тэгэхээр миний харж байгаа өнцөг бол юу вэ гэхээр одоо ингээд бага ангийн хүүхдүүдтэй бүр бага ангийн хүүхдүүдтэй бол хичээлийн хийх чавал даалгаврыг хийх чавал зорилго гэдэг үгийг маш сайн хоногшуулж өгөх хэрэгтэй. Даалгаврын хийхдээ зорилго гэдэг үг нь хоногшуул та. Тэгэхээр өнөөдөр одоо чи яг одоо даалгавраа хий биш. Өнөөдөр хоёлоо өнөөдрийнхөө зорилготой хүрчээ миний хүн тий. Өнөөдрийнхөө зорилгот хүрчээ. Өнөөдрийн зорилго бол хоёлаа энэ жижигхэн одоо энэ номон дээр байгаа тий. За энэ жижигхэн энэ хуудсан дээр байгаа энэ тоог бодчих. Цөөхөө гэдэг нь тав байна. Өнөөдрийн хоёулын зорилго бол монгол хэлний жижигхэн ингэсийг биччихье. Энэ бол хоёулын зорилго. Даалгавар гэж дарамтлахгүй нь шүү дээ. Тэгэх юм бол яаж ихээр тэр тоогоо ингээд хийгээд дуусчих юм бол тухайн хүн тоогоо хийж дуусчих юм бол мэдээж хүүхд чи баярлаа шүү дээ. Би хийгээд дуусчлаа тийм. Тэмүүл зорилго гээд ингээд яриад эхлэх юм бол би өнөөдрийнхөө зорилгыг гарчлаа шүү дээ. Ямар гоё юм бэ гэсэн сэтгэл төрөх байхгүй хүүхд. Тэгэд энэ бол яаж ихээр урт удаан хугацаанд хоносож явсаар байгаад яг нэг амьдрал дээр гараад ирэнгүүт яаж ихээр тэр зорилго гэдэг өөр ухамсарт бүр хоногссон бий болцсон зорилготой ямар чухал болцсон зорилгын ард гарах ямар чухал юм бэ ямар гоё юм бэ ямар капит ямар гоё ач жаргалтай байдаг юм бэ гэдэг мэдэрдэг болцсон байна гэсэн. Тэгээд тэр амьдралынхаа зорилго энэ төр бол зорилго гэдэг үгэнд дасгаж удах биш тэрийг хайх гэж биш тэр бүр ингээд өөртөө багаасаа өөрийнхөө тэр зорилго гэдэг үгийг сонсоод зорилго гэдэг үгийг өөрөө зорилгыг олж эхлэх гэсэн үг байна. Ийм зүйл байна. Би бол одоо энэ зүйлийг маш олон эцэгчүүд бас гоё сонсоосоо энэ үгийг даалгавраа хийж мэдгүйгээр өнөөдөр хоёлаа миний охин те зорилготой хүчий гэсэн тийм сэтлийг өгч те зорилгын ард гарчин гэсэн тэр сэтлийг өгч тэр тухайн хүүхдүүдийг урамшуулдаг байгаасаа гэж би хүсдэг. Тэгхийн бол бидний одоо энэ муухай анги түүхийг давтахгүйгээр яг амьдрал дээр гарч ирээд зорилгоо хайхгүйгээр те өөр зорилго гэдэг зүйл чухал юм байна гэж ойлгохгүйгээр бид бидний үеийн хүүхдүүд бол дараагийн хүүхдүүд бол яаж юм гэхээр одоо маш илүү гоё хурцтайгаар нийгэмдээ өсөж хөгжиж яг өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр бол амьдарч өөрийнхөө хийх ёстой зүйлсийг хийж явах ёстой замаараа явах юм болоо гэж бодож байгаа. Хийх ёстой биелүүлэх ёстой үүрэг даалгавраа биелүүлэх юм болоо гэж бодож байгаа. За юм байна. За ингээд дараагийн энэ зүйл яаж юм гэхээр зорилго гэж яг юу юм бэ гэж тийм. Маш олон хүмүүс бол зорилгоо янз бүрийн байдлаар тодорхойлсон байдаг. Маш олон эрдэмтэд бол тэгэхээр та ч гэсэн бас янз бүрийн байдлаар тодорхойлох боломжтой. Тэгээ миний хувьд бол зорилго гэж юм гэхээр тэр хүрэх цэгээ тодор олж хараад үйлдэл хийх нь өөрөө зорилго юм аа гэж. Өөрөөр хэлэх юм бол зорилгод нь хаана хүрэх гээд байгаа юм. Тэгээ яг зорилго бол ойрын дундын урт хугацааны гээд нэлээд дундаа бол ингээд зүйлүүд байна л та. Тэгээ тэр нь ойрын байна уу, дундын байна уу, холын байна уу хамаагүй. Ойрын зорилгоо тодорхойлчих юм бол хүн дундын зорилгоо тодорхойлж чадна, дундын зорилгоо тодорхойлчих юм бол амьдралын зорилгоо холын зорилгоо тодорхойлж чадна, түүнээс дараагаар амьдралын зорилгоо тодорхойлж чадна. Тэгэхээр зорилгын пирамид гэдэг юм зүйл байдаг байхгүй. Тэгэхээр зорилго гэдэг яаж ихээр хүсэл биш байх юм шүү дээ. Яг тэр хүрх цэгээ бүр тодор харна тий. Ойрын байж болно шүү дээ тэр. Яг хүрх цэгээ тодор хараад түүнийхээ төлөө үйлдэл хийж том дөрөв зорилго. Тэгээ тэрийгээ давж гарах юм гэсэн. Өөрөөр хэлбэл энэ дээр та бүхэнд харагдаж байгаа зураг байгаа. Яг тэр голын хэсэг маш их гой тодорцсон байж байгаа. Тэгээ зорилготой хүрнэд би нэг энэ зургаар юуг илэрхийлэх гэж юм гэхээр зорилготой хүрнэ гэдэг бол өөрөө ийм манантай зүйл байдаг байхгүй юу? Манантай гэж ингэж ойлгож болно. Тэгээ бид нэг ингэж эхлээд гараанаас хараад битүү ингээд манан л харагдана. Ямар ч байсан нэг тэр манан дондор нэг гэрэл ингээд цацраа тий гэрлийн ингээд цацраг ингээд байхыг бол олж харж. Тэгээ манангаас ингээд чааш манан дондор явахад би тухайн гэрэл өөрөө илүү гоо тодорно гэсэн. Тэгэхээр яг гараанаас харахад бол ингээд бүх зүйл бүрхэг ингээд манантай байдаг л байна. Зорилго өөрөө. Тэгээ гараанаас гараад ингээд чааш явах гэсэн байж ихлээр тэр нөгөө зам илүү тодорой нөгөө гэрэл чинь илүү тодоройд манан чинь битүү байсан манан чинь жоохон сэрэгжээд ингээд эхэлнэ гэсэн. Тэгээ ийм зүйл гэж.
Тэгэхээр яг зорилго гэдэг бол өөр тийм гайхамшигтай зүйл. Тэгээд зорилго гэдэг бол өөрөө маш том өөрчлөлтийг бий болгож чаддаг. Зорилго гэдэг бол өөрөө том бид бүхний ирээдүй. Зорилго гэдэг бол тийм утга учиртай амьдрал тий. Зорилго гэдэг бол тэр гайхамшигтай гал халуун хүсэл эрмэлзэл. Зорилго гэдэг бол гайхамшигтай тийм ирч хүч. Тий. Гой харилцаа хандлага, үн цэнтэй цаг хугацаа өнгөрүүлж чаддаг. Зорилготой байснаар. Тэ ямар зорилготой байснаар үн цэнтэй цаг хугацааг өнгөрүүлдэг юм бэлэр маш тийм жинхэнэ зорилго буюу утга учиртай тэр амьдралынхаа зорилгыг олж иж энэ үн цэнтэй цаг хугацааныг мэдэрч эхэлдэг. Тэгээд нөгөө бид хүний яриад байдаг тийм дэлгүүр гоё ад жаргалтай амьдралаар хүн алхамд амьдарч эхэлдэг. Маш олон хүмүүс өнөөдөр стрессж байгаа, бухимдж байгаа тийм. Харин яг жинхэнэ зорилгоо олоод ингэж явж байгаа хүмүүс байж ихлээр өнөөдрийн нөгөө бидэнд тулгаж байгаа саад бэрхшээл биш болж эхэлдэг юм баггүй. Илүү гоё нэг амар амгалан тайван болж эхэлдэг. За ийм зүйл байж. Тэгэхээр өнөө хүчтэй зорилго бол яаж ихлээр хүнийг тэр ухрах замгүй л болгодог. Ухрах замгүй. Тэгэхээр хамгийн гол нь өнөөдөр тас асуугаараа тийм хүчтэй зорилго гэдэг ухрах замгүй болгоно гэдэг маань ийм гайхамшигтай зүйл. Тэгэхээр таны зорилго үнэхээр хүчтэй байж чадчихэв үү? Хүчтэй зорилго гэдэг нь та өөрөө жинхэнэ тэр зорилгыг олсон өөрөө явах хэвээр замаар явж гинэ гэсэн үг байхгүй. Тэгээ яг энэ зүйлээ бас олсон уу? Яг таны зорилго яг зөв үү буруу юу гэдэг дээр бол бас өөрөөсөө асууж өөртөө ярилцах хэрэгтэй, зорилготойгоо ярилцах хэрэгтэй юм зүйл байж байгаа. За тэгээд ерөнхийдөө бас өндөрлөж байна. Тэгээд та бүхэн бас комментуудаа гоё бичээрэй. За сэтгэл ямар хөө гоё бичээд бэлтгээрэй те. Тэгээд өдөр бүр зорилготойгоо ажил. Тэгээ яагаад гэж нар мандчил байгаа бол танд боломж байна гэсэн үг. Түнээр харахгүй бид байхгүй байна гэсэн үг тийм. Нар ямар нэгэн байдлаар нар мандчил байгавал хүн бүхэнд боломж байгаа, танд ч гэсэн боломж байгаа. Тэгэхээр тэр өдөр болгон тэр зорилготой хүрэх боломжийг бол хайж илэрхийл. Өдөр болгон зорилготой хүрэх тэр алхам тутан дээр ажил. Маш олон хүмүүс өнөөдөр бусдаас илүү гарах гэж, бусдаас гоё байх гэж бол хүсэж тэр ажиллаж байгаа. Үгүй энэ бол амьдрал бол биш. Энэ бол өнөөдөр танд капитал гэж болон гоё байж болно. Та бусдад илүү гоё харагдаад те таны сэтгэл санаа гоё байж болно. Гэхдээ энэ бол жинхэнэ утга учиртай амьдрал бол биш байхгүй. Жинхэнэ утга учиртай амьдрал гэдэг бол өдөр бол яг өөрийнхөө зорилготоор ажиллаад өөрийгөө ялахын төлөө тэмцэх нь өөрөө яаж гэхээр илүү гоё утга учиртай амьдрал гэсэн. Яагаад ингэж хэлж байгаа вэ гэхээр хүн бол насан туршдаа хүн өөрөөрөө бүтээдэг байхгүй. Бүтээж амьдэрдэг. Тийм учраас өдөр бүр өөрийнхөө тэр юун дээр ажиллах хэрэгтэй. Зорилго дээр ажиллах хэрэгтэй. Зорилгоо олоогүй бол зорилгоо тодорхойлог бол тэр олохын төлөө ажиллах хэрэгтэй. Зорилгоо тодорхойлохын төлөө ажиллах хэрэгтэй. Нэгэн та зорилгоо олцсон бол яаж гэхээр мэдээж маш олон хүнд хэцүү зүйл тохиолдно. Энэ бол ямар ч одоо байдгал зүйл. Хамгийн гол нь өдөр бүр giгээ татуулаад нар мандж яхад танд өдөр болгон боломж олдно гэдгийг бол та бүр тархиндаа ухамсартаа бүр гүн гүнзгээс болох хэрэгтэй. Энэ бол яадаг вэ гэхээр хүнийг илүү гоё урамшуулж өгдөг, ирч хүч өгдөг ийм гайхалтай зүйл байж байгаа. За тэгээ өөрөөгөө ялгч байгаараа тийм. Энэ хоёр адилхан зургийг тавьсан байж байгаа тийм. Бус хин нэгэнтэй бусдыг ялахын төлөө биш, бусдаа өрсөлдөх биш, яг өөртөө өрсөлдөд үзээрэй. Тэгэх юм бол амьдрал чинь илүү гоё амттай болно. Та өөртөө илүү гоё дурлаж эхлэх болно. Өөрөө илүү гоё хайрлах болно. Энэ амьдрал ямар гоё үнцэнтэй гэдэг гоё мэдрэх болно. За ийм зүйл байж байгаа. За тэгээд зорилготой өр стратегиэс бол яаж юм гэхээр энэ хоёр дахь том хөтөлбөр бол хэрэгжүүлж байгаа. Тэгээд үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байгаа нь өөртөө болсон гайхамшигт төсөл. Дөнгөж сая нээлттэйгээд 10 тонн. Тэгээд бид хүмүүс зорилго ба сайн туршилгээд нийтдээ 25.8 сая төгрөгийн шагналын сантай энэхүү тэтгэлэг хөтөлбөр зарласан байж байгаа. Энд бол яаж юм гэхээр та өөрийнхөө зорилгыг ярина гэсэн. Зорилгыг яриад оролцох юм. Мөн та зорилгодоо хүрэхэд ямар сайн дадал зуршлыг шинээр бий болгомоор байна. Өнөөдөр байгаа ямар дадал зуршлаа солимоор байна. Тэ? За ямар дадал зуршлыг солих чадахгүй байна гэдэг зүйлээ бол ингээд яриад ороод ирэх боломжтой байгаа. Тэгээд 5 сарын 30-ны хүртэл материал авна. 6 сарын 2-нд шалгаруулна. За аль болох эрт материал өгөх юм бол танд илүү боломж олдно. Тэгэд 3-аас 12 минутын бичлэг байна. Тэгээ бичлэгээ манайгаа зорилготой өр стратеги пэйж хуудас руу явуулаарай. За мөн мочрот нацаг дөржид миний хувийн дугаар руу пэйж хуудас руу явуулж болно. 84466 гэсэн утсаар бол лавлаж болно. Тэгээ яагаад ингэж зорилго сайн зуршил гэж. Маш олон хүмүүс амьдралдаа ингэж дадлыг бий болгох гээд ямар та бол зөндөө оролцсон гэж би итгэлтэй байна.
Ямар нэгэн дадлыг бий болгоход 5 хоног 3 хоног явж байгаад орчдөг байхгүй. Тэгээ энэ маань юутай холбоотой вэ гэхээр мөн адилхан нөгөө нэг сайн дадлыг яг өөрийн болохын тулд хүсэл биш зорилго маш чухал байдаг. Зорилгоор тулгуурласан дадал зуршил маш хурдан хугацаанд хүн өөрт нь бий болдог гэсэн үг. Хүсэлээр тулгуурласан зорилго тийм ч одоо юу гэдэг бодит үр дүн үзүүлж чаддаггүй. Тэгэхээр нэгд бол яаж ихлээр тэр зорилго өөрөө маш чухал байна. Хоёрдугаар бол яаж ихлээр тэр нэг сайн зуршлыг суулгах бүтээлч сэтгэхгүй гэдэг зүйл байна. Тэр зүйлийг эзэмшиж тэрийг өөрийн болгож ээж энэ өөрөө яадаг вэ гэхээр бий болдог зүйл. Дадлага өөрөө сайн сурчлаараа сайн урт хугацаанд бий болдог. Ийм зүйл байж байгаа. Тэгээд ийм гоё сургалт бол бодит үр дүнгийн сургалт ингээд 6 сарын 3-нд эхлэнэ. Тэгээ үндсэндээ энэхүү бонуснд нь болохоор эхний 200 хүнийг одоо 50,000 төгрөгөөр бүртгэж байгаа. 200-аас дээш бол 300,000-аар бүртгэн. Бонуснд нь бүтэн жилийн хугацаанд хэрэгжиж байгаа энэхүү 4,560,000 төгрөгийн үнэтэй бонусыг бол сургалтыг бол ирэх болгож өгч байгаа. Тэгээд энд бол та бүхэн бас гоё оролцоорой гэж хэлье. За бас хүмүүс дуулаарай тий. За ингээд төсөл нь бол би юу гэж хэлэх гэж байна гэхээр за зорилго бол эзнээсээ хизээш урагдгүй бас зогсдгүй маа. Яг одоо та өөрийнхөө тий зорилгын гоё асаахт плей төвчийг дар. Өөрийнхөө зорилгыг асаа. Тэгээ хүчтэйгээр гоё асаж дүрлж маш амьдрал гэдэг чинь үнэхээр гайхамшигтай. Гал хүчтэй асаж дүрлжээ тэр галын нэлж ямар гайхамшигтай вэ гэдгийг тий бид нар бол холоос ингэ мэдэрдэг. Яг түүнтэй адилхан яаж гэхээр та өөрийнхөө тэр зорилгын плей төвчийг дарснаар та өөрөө асаж эхлэн та өөрөө бадамлаж эхлэн амьдралын шуурган дондор та зүгээр сөрөөдөл гарна. Амьдралын ингээд хүнд хэцүү сөрөлттэй сөрөөд гарч байгаа хүмүүс өөрийнхөө зорилгын плей төвчийг дарсан. Тэрийг тоглуулсан хүмүүс зорилгоо тоглуулсан зөвхөн дотроо чейсэн дотроо тархиндаа ухамсартай зорилгоо тоглуулсан хүмүүс яллаа гэж юм гэхэлэр тэрийг зорилгондоо хөглөгдөөд тэр амьдралын саад бэрхшээлүүдийг давдаг. Харамсалтай өөрийнхөө зорилгыг тоглуулж чадаагүй хүмүүс тэрэнд цохигддог, бууж өгдөг. Ийм зүйл байж. Таныг яг өнөөдөр их сахгуулаад өөрийнхөө плей төвчийг дараараа, зорилгоо плей төвчийг дар тий. Тэгэх юм бол та өөрийнхөө зорилгыг тодорхойлоод тэрэндээ асааж шатаад бадамлаад тэр гайхамшигтай тэр амжилтанд хүрч чадна. Тэгэхээр жинхэнэ дараагийн хэлэх гэж зүйл маань юу гэхээр жинхэнэ зорилго бол эзнээс хизээч урагдгүй байхгүй. Урагдгүй. Жинхэнэ зорилго бол яг хүний дотор өөрт нь бол байж л байдаг. Харин бид нар тэрийг олж хардггүй, тэрийг асааж чаддгүй. Бид нар өөрөө тэр зорилгыг бол тоглуулж чаддгүй. За ийм зүйл байж. За ингээд бүх гайхамшгуудаа бүгд нэ маш их баярлалаа. Өнөөдөр бол зорилготой стратегиэс зорилго зогсдгүй гэмэхийнхөө бас 2 дахь сургалтаа хүргэлээ. За дараагийн сургалт бол дараагийн 4 дахь өдрийн 20 цагаас болно. За тэр сургалтаар бол маш гайхалтай зүйлсийг бол та бүхэнд хэлж уулзах болно. За ингээд за баярлалаа гэж. За гоё баярлалаа. Коммент уншаад тэгээд өндөрлөө. За баярлалаа тах ингэнэ. Гоё юм хөөрхөн штэ. За үр дүнгууд маань гараад ирсэн гэж байна. За айгуу том бизнес хийхээр шийдсэн гэж. За баяр хүргэе. Ингээд гоё сонголтоо хийгээд шийдсэн бол бизнес хийхээр шийдсэн бол сайн байна. За хамгийн гол нь том бизнес хийх гэж байгаа те. Маш томоор ингээд шууд хөрөнгө оруулахаас бол та аль болох гоё татгалзаарай. За аль болох эрсдлийг тооцоолоод аль болох багаар эхлэх юм бол за эрсдэл багтаа шүү. Бизнес гэдэг зүйл зөв өөрөө тийм амархан зүйл бол биш. За яа гэж хэлээ би бас өөрөө маш томоор ингээд шатчихсан. За одоо тууштай хамтрагч хэрэгтэй байна гэж. За туслаарай гэж. Холбогдоръё. Тэ. За бид нар арай мэд хүргэе. За арайны мэд. За хийгээгүй гэж. За хийгээг бол яг одоо та сонголтоо хийгээрэй. Зорилготой сонголтоо хийсэн болохоор ухахгүй тэмүүлнэ. За 10,000 цаг зарцуулж чадаж хэмээн амжилтанд хүрэхэд ойр болно гэж бодож байна. Yes, яг зөв байна. 10,000 цагийг бол бид нар бол зарцуулж яж бол аливаа нэгэн зүйлээс хийх ийм одоо төгс хийх те тухайн зүйлүүд амжилтанд хүрэх юм одоо боломжтой байдаг. Тэгээ ямар ч одоо онцгой авьяастай хүн бол яаж юм хэрэг тухайн одоо авьяасыг хөгжүүлж яж, тухайн чадварыг хөгжүүлж яж илүү мэрэгжлийн болдог. Тэгэхээр энэ нөгөө нэг зорилготой хүрэх бид нар цаг хугацааг зарцуулна гэдэг бол тухайн одоо зүйлийг илүү мэрэгжлийн төвшөнд хийх одоо тийм одоо боломж болцоог бүрдүүлэх гэж байгаа юм зүйл.
За. За би зорилго байгаа мөртлөө тэрний хөдлөө үйлдэл хийдэггүй байсан юм байна лээ гэж байна. За ингээд энэ гоё үйлдэл хийж байгаа нэгэн гайхамшигтай оролцогч маань байна. Хийж эхэлсэн юм байна. За одоо үйлдэл дээр төвлөрөөд ихсэн гэж байна. Энэ ямар гоё сонирхолтойгоор араас нь чинь тий. За бүх зүйл айгүй амархан болоод араасаа цувраал бүх зүйл ингээд орж ирээл байна шүү чинь. Вау гайхамшигтай. Энэ бол яг ингээд зорилгоогоо бүр сонголт хийцэн. Тэгээ тэрнийхээ төлөө ингээд яваад үйлдэл хийгээд тэгэхээр араасаа л ингээд зүйлүүд орж ирээд байдаг. Өөрөөр хэлэх юм бол би түрүүн ярьжсэн нэг хүн эхлэхдээ нэг боломжгүй байна ингээд суугаад байдаг. Яг өөрөө эхлээд нэг боломжийг бий болоод боломжийг үүсгээд за ингээд зорилгоогоо ингээд яваад эхлэнгүүт тэр нь нөгөө үйлдэл араасаа яадаг тэр боломжууд бас бий болж орж ирээд байдаг. Тэгэхээр аливаа нэг боломжийг хүлээх биш боломжийг бий болгож чадах юм бол амьдрал эргүүлээд боломжоор шагнах юм аа. За маш их баярлалаа. Өнөөдөр хамт байсан энэхүү цаг хугацааг гоё хамтдаа бүтээлцэж байгаа та нартай бүр маш их баярлалаа. За зорилго зогсдохгүй гэдэг үг маш их таалагдчих байна гинэ. Тэгээ та бүхэн бас энэ гоё таалагдчих байгаа бол манай зорилго зогсдохгүй гэдэг энэ гоё ном байгаа. Манай пэйжүүд рүү ороод үзээрэй. Энэ бол бичиж ажилтдаг ном. Дөнгөж саяхан гарсан. Одоо эхний одоо хэвлэлтэн дуусгаж байгаа. За тэгээд дуусгаас өмнө бас та бүхэн захиалж гоё өөрийн болгож бас бичиж ажиллаж үзээрэй. Тэгэх юм бол энэ зорилго зогсдох номдоор зорилгодоо хэрхэн яаж өрөх вэ? Зорилгоо яаж тодорхойлох вэ? Гэт бүх аргачлалууд гоё орсон байж байгаа. Эндээс бас аргачлалуудаар ажиллаад үзэх юм бол танд илүү гоё ойрхон байх болно гэдэгт хэлье. За нэг том амтан өдөө болтол яваад тайсан чинь маш өчүүхэн нөхөргийг нэгэн хэвийн замаар л бүлүүлээд явж дээ гэж юм. За. Тэрнээсээ сорсон юм алгаал гэж юм. За. За асуулт авах юм бол үлдээгээрэй. Тэгээд асуултанд хариулъя. За хүсэл дээрээ төвлөрөөд байгаа юм байна гэж юм. За. За зорилго бол бид тэмүүлдэггүй өнөөдрийн амьдрдаг хүмүүс болох байхаа гэж юм. За гоё сэтгэл санаа бодлоо үзэл бодлоо хуваалцж байгаа танд маш их баярлалаа. За зорилго бол өөрчлөлт, амжилт үгүй бол хөгжил үгүй гэж. За лайвдаас холбогдорой. За 844 66 дугаараар холбогдож болно. Зорилготой хүрэх стратеги пэйж утсаар холбогдож болно. За мөн очрот нацагт орч гисэн хаягаар холбогдож болно. Окей. За яг одоо зорилгоо биелүүлэхийн төлөө өөрийгөө бүрэн дашлна гэж байна. Амжилт хүсье танд бидэж битгий зогсоороо тий. Жинхэнэ гой зорилгоо болоод асаараа, дүрлцээрээ, бадамлаараа амьдрал ямар гайхамшигтай мэдрээрээ, өөрийгөө гой мэдрээрээ. Гээд би нэг зүйлийг бол баттайгаар хэлье. Би бол үндсэндээ маш олон одоо тэр зүйлийг бол туулж эхэлсэн. За тэр ч утгаараа би өнөөдөр ингэж зогсож байгаа. За өнөөдөр бол ингэж зорилготой хүрэх стратеги хөтөлбөрийг бүтээхэд бол бүхэлд нь 8 жилийн турш ингэж судалгаа хийсэн. Тэгээд зорилготой хүмүүс нийт 1000 гаруй хүмүүсийн донд судалгаа хийсэн, амжилттай хүмүүсийн донд ингэж судалгаа хийсэн. Тэгжээж энэ хөтөлбөрийг бол ингэж бүтээсэн байгаа. Тэгээд нэг зүйл байгаа. Тэгээд нэг зүйл нь юу юм гэхээр маш чухал зүйл байж байгаа. Зорилго өөрөө маш том байх хэвээр. Том байх хэвээр. Тэр дэлхийн юу гэдэг нь те. Одоо хүн төрөлхтөн тэрж цочиж тэр том гүрэн одоо цочирдмоор тийм том зорилготой байгаарай. Тэгэх юм бол яаж юм гэхээр жижиг зорилготой ингэж байх бид нар өөрөө зам дэрж байгаа саад бэрхшээлүүд донд бид нар цохиулаад байдаг хгүй. Цохиулаад байдаг. За том зорилготой байх юм бол гэдэг жижиг өнөдөрт тулж байгаа саад бэрхшээл биш болж эхэлдэг. Дөнгөж хөлийн үлмэд байгаа тэр тоосгоч чулуу шиг тайлхан болж эхэлдэг. Ийм зүйл байгаа шүү. За ингээд хамтайсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд үчиг та бүхэн сайхан өнгөрүүлээрэ. Хамтдаа ингэ сайн хугацаа бүтээсэнд баярлалаа. Зорилгын хөтлөө асаж гоё дүрлцээрэ. Та бүхэн бид хүнд бол маш гоё том ирээдүй бүтээх тийм боломж бас байгаа шүү. Тэгээд тэр ирээдүй бүтээхэд бол хамгийн гол бид нар амьдралынхаа тэр жинхэнэ зорилгыг бол олж авах хэрэгтэй. Тэгээд хүн чочмоор, гүрэн цочирдмоор тийм гоё том зорилготой байгаарай гэж та бүхэнд хэлье. Тэгээд хамтдаа байсан хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд та бүхэн манайгаа зорилготой стратегийн пэйж үзээр зочлоорой. 6 сарын 3-нд эхлэх гэж байгаа жилийн гайхамшигтай тэр сургалтанд те эхний 200 хүний нэг болж гоё бүртгүүлээрэ. Маш том одоо бид нар бол маш олоолаа ингээд өдөр болгон бол явж байгаа. Үнэхээр гайхамшигыг бол бүтээж байгаа. За юм байна шүү. Тэгээд хамтдаа байсан
хамтдаа гоё жаргацсан энэхүү цаг хугацаанд хамтдаа гоё хүсэл мөрөөдлөгөө төлөө мэдээж миний зүйлийг бодож байна. Миний зорилго юм болоо гэж бодож байсан баг. Зарим хүмүүс нь за би зорилготоор ингэж гоё ажилландаа гэж бодож байсан баг. Тэгээд ингээд энэ цаг хугацаа гоё хамтдаа хөтлөөсөн бүх зүйлсээ маш их баярлалаа. За эртнийдийн сургалтанд бол өнгөрсөн хоногт бол 200 гаруй хүмүүс ингээд орж ижсэн. Гэтэ хүн бол өөрөө тухайн цаг үедээс сонсох ёстой хүмүүс сонсдог. Аливаа нэг зүйл бол яаж ихлээр тохиолдлын гэхээс илүүтэйгээр тохироо ингэж бүрддэг шүү. Тэгээд тохироо бүрдсэн хүмүүс ингээд гоё сонссон, оролцсон, сэтгэлээ битсэн гэдэгт бол итгэлтэй байна. Тэгээд цаг хугацаа гэдэг зүйлэнд хамгийн нэг зүйлийг ингээд хийлээ төгсгөө гэж бодъё. Тэгээд бодож байна. Жинхэнэ зорилго чинь таны дотор байгаа шүү. Жинхэнэ зорилго хизээж эзнээсээ урдаггүй. Жинхэнэ зорилго эзнийг оч хаяхын хүлээгээд байж идэв. Тэгэхээр яг өөрийнхөө зорилгыг өөрийнхөө дотроос агараа. Тийм учраас өөрийнхөө зорилгыг болоход бол өөртөө болцоорой гэж хэлье. Тэгээд өнөөдрийн цаг хугацаанд хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Та бүхэнд зорилготой хүрэх стратеги. За ингээд очрот хамт байлаа.